Монгол улс даяараа бол тархачууд зөндөө олон бий. Тэгээд тэр дундаа одоо 3 үеийнч дархан бий, 4 үеийнч дархан бий, 2 дахь үеийн дарханч бий. Тэр нь үеийг уламжилсан дархачууд бол ер нь цөөхөн баг. Өөрснөө сурж мэдээж нөгөө хүнээс шав сургалтаар сурж юусэн дархачууд бол байгаа. Тэр нь гэдэг бол саяны энэ хурал дээр л гэхэд л нэг 3000 дархан байдаг гэж яригдчихээн. Тэрнээс бол бид нар бол сайн мэдэхгүй шүү дээ. Яг аль газар ямар дархачууд хэдий орчин дархан байдгийг бол бид нар сайн мэдэхгүй. Гэхдээ өнөөдөр бол ерөнхийдөө энд цугларсан хүмүүсийг харахад ямар ч хэлсэн 800-аад дархачууд ирж байна. Тэгээ мандата авч 800-аад дархачууд ирсэн сурагтай байна. Тэгээд заал ерөнхийдөө дүүрэн дархачууд ирж байна. Одоо өв уламжлалаа хадгалах, хамгаалах тэгээд бас анхаарах асуудлыг дархачуудын маань юу байдаг юм бол өнөөдөр бас асуудлаа ярилцж байна шүү дээ. Өв уламжлалаа хадгална гэдэг маань эрт дээр үес дархачуудын ингээд нөгөө хийгдэж ирсэн тэр зүйлүүдийг бүгдийг дархачууд маань угаасаа мэдчих хэвээр. За тэдгээр 100 тим хийц, одоо 19-р 100 тим хийц, 18-р 100 тим хийц. Тэгээд нөгөө эн чинь нөгөө шашинтайгаа заавал холбогдож явдаг дархан ч өөрөө. Шашны эд зүйлийг хийх ч юм дархны бас уран нарийн чадварыг хамруулна. Тэрнээс гол юм сурна. Тэгээд Монгол дархачууд бол угаасаа юу голчиж илүүх. Монголчууд өөрснөө дархачуудыг хийсэн бүтээлээр өөрснөө амьдралдаа яг хэрэгэлдэг. Яг л нөгөө уламжлалт бүх одоо ахуудаарс бүх дархачуудыг хийсэн юм одоо хувь хүмүүс чи хэрэглэн шүү дээ. Тэрүүгээр онцлог. Дархан гэдэг хүний бүтээлийг хийлээ, тэр нь аж ахуйдаа хэрэглээд явна. Тэгэхгүйгээр зүгээр хийлээ тэрийг үзэсгэлэн болгож тавих биш. Уламжлал нь тэр аж ахуйдаа хэрэгжилж явдгаар онцлог. Тэгэхээр монголчууд өөрснөө хэмцэр ганган тэгсэн мөртлөө тэрийг амьдралдаа хэрэгэлдэг, тэрүүгээрээ гойдог, тэрүүгээрээ бахархаж, тэрүүгээрээ өв уламжлалаа тээж явж ирсэн улсууд. Одоо дархачуудын маань хийж байгаа энэ бүтээлийг гэдэг юм уу гадны зах зээлээс бас орж ирж байгаа юм бөөж гээд одоо хэрэглээрээ зүйлс байна л да. Одоо ингээд бас эдийн засаг талаасаа гэдэг юм уу юм булаацалдах ажлыг нь бас багасгах юм зүйлс юу надад хэр байдаг юм болоо. Тэр болохоор одоо нөгөө энэ зах зээл нь өөрөө нөгөө чөлөөт зах зээл учраас гаднаас орж ирж байгаа эм бүгд тэр үнд эдлэлийг одоо хориглох тийм заалт байхгүй учраас гаднаас орж ирж лээдэг. Тэр нь болохоор тухайн оруулж ирсэн хүмүүс бас 8-ыг хийгээл амьдрахын тулд тэрийг 8-айлцж юуж байгаа. Тэрнээс дотооддоо тэрийг хийж чадахгүй да биш байхгүй. Дотооддоо тэрийг бүх одоо зөвшөөрлийн авцсан үйлдвэрүүд загвараа хийгээд ингээ Монгол зүгээрээ бүх юма хийх чадвар нь бол байгаа. Гэхдээ тэр нь нөгөө гаднаас орж ирэх юу нь болохоор зөвшөөрөл нь байгаа учраас татвараа төлөөл орж ирээл энд зараал ингээл зөвшөөрөл нь байгаа учраас тэрийг одоо зогсоох арга байхгүй. Хэрвээ гаднаас орж ирж тэр нь гаднаас орж ирж байгаа ч гэсэн Монголд орж ирж байгаа. Одоо Монголын валют нь гарлаа дахиад нөгөө үнд металл нь орж ирлээ гэсэн үднэс хориглогдсон юм байхгүй учраас нөгөө гадны зах зээлийн бүтээгдэхүүнтэйгээ дотоодын хийсэн бүтээгдэхүүн хоёр ингээд булаацалтаал ингээл тэгээд нөгөө булаацалж байгаагийнхаа хэрээр дотоод зах зээлийнх нь үйлдвэрлэгч нарийнх нь нөгөө борлуулалт хомигдож байгаа гэсэн үг. Угаасаа ажил жилээр ингээ яваа хомигдал байгаа. Хамгийн гол нь Монгол дархачуудын маань хийсэн бүтээл нь уур хий цайтай, насжилт удаан гэдэг талаас бас онцлог байна шүү дээ. Тэгээ өв соёлоо хадгалж байгаа. Тэгээ хэрэглэгчдийн зүгээс одоо хэр яг зөвхөн дархачуудын бүтээлийг захиалж хэрэглэдэг болж байгаа юм бэ? Ер нь бол сүүлийн үед Монголынхаа өв уламжлалыг авчулдахын тулд үр хүүхдэд ойлгуулан таниулахын тулд одоо энэ чинь Монгол дархачуудын бүтээл чинь өөрөө тэр айлд очсноороо үр хүүхдэд нь уламжлагдсан үлддэг. Тэр нь дахиад үр хүүхдэд нь үлддэг. Энийг ингээд нөгөө эвдэл ингээл хулгай зэлгээл алдахгүй бол тэр хэдэн үеэрээ үлдэх юм боломжтой. Монгол дархачуудын өөрийнх нь ур хийцэн. Монгол дархачуудын ур хийц бол өөрөө тийм гайхамшигтай. Өөрөө ийм монголчуудын ур дархачуудын ур хийц ч өөрөө тийм хэн үндэслэн тэр аливаа юмда хийсэн тэр ур ухаан тэгээ бэлэгдлийн шинж чанар энэ бүгд ерөөсөө ийм эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн зүйлийг бүгдээрээ
ойлгож тэрнийг уншиж мэдэж судалсны үндсэн дээрээс тэр дарагчууд тэрийг сурдаг, тэрийг хэрэгжүүлж явдаг, үр хойчтой үлдэхийг хүсдэг. Тэгэхээр нөгөө нэг Монгол дарагчдын ур хийц болохоор өөрөө биш төв энэ улс Монгол хүн гэдгийг тодорхойлж өгж байгаа тийм хийц байдаг өөрөө тусгай. Тэгэхээр монголчууд манаас яг энэ уран дарагчдынхаа хийсэн бүтээлийг авч байгаас хэрэгжилж байгаасаа гэдэг талаас нь уриалвал. Ер нь бол Монгол дарагчдын ур хийц өөрөө хээ хваар тэр бэлэгдэл шин чанараар шал өөр. Тэрийг одоо тухайн ард иргэд маань өөрснөө дарагчдынхаа хийцийг авч үлдэх нь бол угаасаа хүн болгонд тийм ийм сэтэл байдаг. Ерөөсөө ингээд дарагчдынхаа үн тэтлээ авч хэрэглэхийг хүсдэг. Тэр нь болохоор одоо болохоор яах вэ гэхээр нөгөө металлын үнэтэй болсон. Тэгээд одоо нэг дундаж төвчнөөс доогуурх айлын улсууд бол тэр авч хэрэглэхэд хэцүү шүү дээ. Нэг аяг гэхэд 2-3 сая төгрөг, 4-5 сая төгрөг. Чинь нэг хүний сарын цалингаас давцсан өртөгтэй аяг байгаад байдаг. Тэрийг авч хэрэглэхэд хэцүү байдаг. Тэгэхээр нөгөө аль нэг бололцоотой улсууд нь бол өөр хүүхдтэй юм үлдэхэд бол дарагчдын хийсэн юм авч үлддэг л дээ.